Зохиолыг бичсэн Хард Бэлгүн. Дуу оруулсан Им Батүлэг. Орцны аялгау. Шүн дунд болж байлаа. Нилээд халамцуу залуучууд шөнийн клуб паахтай зэрэгцэн бараг хөөгдөн клубээс гарцгаалаа. Одоо хайжих яахыг тухайгаа ярилцсан ч шийдэл төрж чадахгүй маргалдан зогсоно. Мөөгийг их шавилхан битээ залуу инээмсэглэн "Манайхаа та нар зэрхэн байж чадна гэвэл манай агчийн байранд очие. Угаасаа буудлаа оръё гэд мөнгө байхгүй үсттэй." Золбог их өндөр бор залуу дуртай наргагүй нөгөө эдэгээ уриалан "Мөөги, тэгээ танай агчийг чи яг хаана юм бэ? Хүн байгаа бол бараг дэмий байхаа та." "Хинч байхгүй. Игч хөдөө ажил томилогдоод энэ байраа зарах гэж байгаа юм. Гол нь цэвэрхэн байна шүү. Би үзэх хүмүүс ирэхээр нь үзүүлдэг юм." "Өө чи энийг эртэлж олон доо. Бид хэдийг салахгүйгээд муу санаалаа биз. За тэрийнхаа. Хаана юм бэ яг?" 25 дугаар эмийн санд байгаа. Хэдүүлээ уруудаад алхачих юм. Энэ үхэнд ойрхон. Ингээд 3 эрэгтэй, 2 эмэгтэй нийлсэн 5 найз хоног дөөрүүлэхээр Мөөгийн эгчийн байр руу явцгаалаа. Мөөгийн энэ байранд бараг ирж хондоогүй билээ. Энэ нь ч учиртай юмсан ч. Энэ удаа яах аргагүй найзуудтайгаа явхаар зориг шулуудав. Хорооллоос алхаж байгаа тэдэнд 25 дугаар эмийн сан мэдээж ойрхон байлаа. Тэд алхасаар саарал тоосгон байрны урд ирцгээв. Жама гих залуу инээмсэглэн "Манай өвөгийн байр байна штэ. Арай нэг орц юм биш үү? Манай өвөгийн хамгийн цаатлын орц. Аль нь танаа ихчийн орц юм бэ?" "Наталийнхнаа. За орцгой." Хэрлэн гих охин цөнхөө удлан зогссноо. "Манайхаа та нар өлсөхгүй нү? Түүснээс бэлий юм авч идэл та." Бүгд л мөнгө асуухад хэрлэн таксинд хадгалсан мөнгөө гарган өглөө. Мөөгийн 2 эмэгтэйгээ дагуулan орцлогоо оров. Харин нөгөө 2 түүслэг үүсгэлээ. 3 давхурт гарan баруун талын хаалга онгоолгон Мөөгийн тавдаа морил хэмээн уриалгахын хэлв. Хэрлэн сувдаа 2 гэрт орвол тавилгатай 3 өрөө байр байх ба уртаа коридортой байв. 3 бол том өрөөнд тухлан сууцгаалаа. Сувдаа байрыг сонирхон үзснээ. "Танаа их чидээр зарна гэж байна. Тавилгатай зарах юм шивэз?" "Тавилгыг нь ирж авна гэсэн. Байраа зарах болохоор өөрсдөө ирнэ үз. Би үнийг нь сонирхож асуугаагүй." Түүц рүү явсан 2 бас ч удаж байгаа таалагдах шүү. Мөөгийн хаалга тайлангаа "Яа та хоёр ямар удаа? Сувдаа жижиг өрөөнд унтчихсан. Хэрлэн мэт 2 хүлээгээд үүр цайлаа байна." Жама золбоо 2 юу ч дуурахгүй том өрөөнд орон ууттай авсан зүйлээ гарган тавиад бөөдөн дээр сууцгаав. Хэрлэн уутыг онгоолгол 1 шил арих ундаа бас бэлэн гомон харагдав. "Та нар ч мөнгөтэй л байсан юм байна штэ. Одоо энэ архийг хийн уух юм? Би л авахгүй шүү." Золбоо ихэд гайхснуудээр мөөгөлөө харан "Бид 2 төөрөөд орцоо олдоггүй баахан явлаа штэ. Байшин нь байгаад байдаг, орцсон байдаггүй. Бид 2 бүр гайхаж орж ирлээ. Танаа дээр ямар айлууд байдаг юм бэ?" Мөөгийн инээмсэглэн "За тэнийх тэрэ орцоолохгүй төөрнө гэж юу байдаг юм? Би сайн мэдэхгүй. Ямар ч байсан нэг аав, охин 2 байдаг санагдаж байна." "Үгүй сая орцонд орж ирсэн чинь гитар ууц дуурайд бид 2 дээшээ гарсан чинь хүн байдаггүй. Бууга танаа алган дээр ирсэн чинь дээрээс дахиж дуурайд бид 2-ын зүрх зогсчих шахлаа байна." Хэрлэн гомон буцалахаар болж галтогооны өрөөлөө явахдаа Жама золбоо 2 руу харан "2 сухтуу минь арай үнэмшилтэй мэрэж. Арх хаанаас авсан юм бэ? Маргааш өглөө эрт ажилдаа би сувдаатай жижиг өрөөнд унтлаа. Оролдож энэ төр маяглах юм бол дахиж хам шоудахгүй байх шүү. Жама ойлгосноо?" гэж хэлэн галтогоо руу яваад өгөв. Жама хэрлэн рүү харж сууснаа. "Өөрийгөө охин гэж бодоод байгаа юм байх та. Би та хоёрт хэлсэн штт. Хэрлэн сувдаа 2 хэрэггүй.
Найдвартай охид баарнаас би болгочихно гэд байхад хоёр тэнэгчин энэ хоёрыг яах гэж угаасаа дууцсан юм. Золбоо инээмсэглэн чи нэрээ ярих юм аа. Тооцоо хэд гарсан бэлээ? Гуруула төлж дийлэхгүй байх байлаа штт. Совда хэрлээ хоёр ирж байж нэг юм болсон мэт дээ. Ингээд совда чамд сайн хандаад байгаа нь харагдсан. Ер нь левгүй. Цаг дуусан газар чамд дандаа тусалдаг үсттэй. Арай чи совдад айл хизээ нөгөө донгосоод бай. Зүгээр л найзууд. Чам таалагдаад байгаа бол би хилээд өгөх юм уу? Тэнийг минь би үннийг нь хэлсэн юм. Мөөгийн шилтэй архийг бөөдөнгөө урд мөлхөө ширээн дээр тавиад та хоёр хаанаас энийг авсан юм бэ? Мөнгөтэй байсан юм уу? Бид хоёрт юу байдаг юм бэ? Олсон юм аа. Танаа орсны үүдэн сул зогссон байдалтай л байж исэн. Та нар хараагүй юм уу? Мөөгийн ууг үгэнд итгэсэнгүй. Энэ хоёр мөнгө нууснаа хэлэхгүй гэж ийм тэнэг зүйл зохиож байна гэж бодов. Өөр шалтгаан олдохгүй нөө. Одоо тэгэхэд уухуу та тий. Ингээд архиа хондлон ууцгаав. Мөөгийн тэр хоёрын үгэнд итгэхгүй байсан ч өнөө хоёр нь үнэн гэж мэлцсээр байлаа. Хэрлэнч жижиг өрөөнд ороод унтаад өгөв. Арх дуусах төхөөд ирэхэд өнөөгөөрөө буцаад амархан согтож эхлэв. Жама ядарсан уу тасарсан уу хэвтээд өгөв. Золбоо мөөгийн хоёр буу халан өнөөх архиа ёроолдоод бүрэл согтов. Мөөгийн инээмсэглэн золбоогийн чихэнд энэ орц сүнстэй гэсэн. Айлууд нь тогтохгүй их сонин штэ. Золбоо инээн хуцаад агаж сүнсгэн шүү. Би сүнс, чи сүнс. Бид хоёр өөрсдөө бүгдээрээ сүнс штэ. Ийм юм уншсан. Бидний биеийг сүнс маань хөдөлгдөг гэж байгаа юм штэ. Нэрээ би тэгтээ хараагүй л дээ. Тэгж сонссон. Энд ирэхээр нэг л сонин чихүзэд байдаг юм. Түүнээс биш найзуудтайгаа өстө болоо аван штэ. Гэртээ пари зохиогоол. Өнөөдөр тэгвэл сайхан найргажсэн гээл та. Сүнс гин шүү. Би тийм хүүхдүүд ярианд итгэдэггүй хүн. Чи сая айсан хүн орж ирээ зү. Алло, хоёлаа гарч харъя. Сүнс байвал оруулж ирээ жаахан буу халъя л да. Альвэ гарыг нааша босоод ир. Золбоо мөөгүй хоёр согтсондоо их зоригтой ус гарцгаан шатаар дээшээ гарan энд тэндгүй нүдээ онилган харан нүдэрээ нэгжлэх хийцгээв. Золбоо доош бун орцны үдэнд ирснэ. Учиргүй инээмсэглэн мөөгийн андаа чилээ итгэхгүй дээ. Дахиад нэг шил юм байж байна. Мөөгийн ирж харсан бөгөөд үнэхээр гайхан ямар нэг эзэнтэй л байгаа гэж сэтгэн эзнийг нь ихийг хүлээн суугаар шийдэв. Цаг шахуу сууж байтал үүрийн туяа цайж эхлэв. Намрын налгар өдөр тул гадаач дулаахан байлаа. Золбоо архийг аван эзэн нь хоёлоо олчлоо. За орцгаая. Энэ архийг оройны партид хатгалчи. Одоо орж унтцгаая да. Мөөгийч зөвшөөрөн сохтуу нарай гайгүй болов. Хоёул хаалган дээрээ ирэхэд хаалга онгорхоо байлаа. Золбоо мөөгийн араас орж байснаа зог тусан зогсов. Мөөгийн түнлүү аргиш харан би хаалгаа хаасан биз дээ. Чи санаж байна уу? Чи яаж хата? Наана юунда зогсов? Золбоо хэсэг жухал царай гаргаснаа. Чи сонсоогүй сая? Юу гэрвэ? Юу ч сонсоогүй. Юу чи? Хаалга хаасан л байлгүй дээ. Би санахгүй байна. Унтаж амраа. Мөөгийн хөрөгчөндөө өнөөх хэргийг хийчгээд унтаад өгөв. Өглөө болоход хэрлэн сувда хоёр явчихсан байлаа. Өглөөч гэж өдөр 12 цаг өнгөрч байлаа. Мөөгийн галтгоонд орон хөрөгчөө нээвэл өнөө арх байсангүй. Хамгийн сонин зүйл нь ууж дуусгасан архины шилж байсангүй. Том өрөөнд орвол арай эрт унтсан жама босчихсан ундаанаас залгилангаа мөөгөлөө нэг цаас өгөн чи уншлаа. Хэрлэн зурс үлдээсэн байна. Шүн тоо хоёр арай оролцсон юм шүү дээ. Юу тэнэгтэд байгаач. Бит хоёр ястаа үгүй шүү. Юу гэсэн байна? Мөөгийн зурвсыг нэн чангаар уншив. Та хоёр ястаа тэнэгүүд хөлгаар татаад унтуулсангүй. Гаднаас өрөөний хаалга цоожилдог нь яаж байгаа юм? Уул нь айгүй гоё гитар тоглоод байсан хэн байсан бэ? За тэр яах вэ?
Бид хоёр ажилдаа явлаа. Залгаарай. Мөөгийн зурвасыг чангаар уншихад золбоо сая сэрв. Жама инээмсэглэн та хоёр нэрийн тэр хоёрыг яагаад төгссөн бэ? Тэр гитар чинь хаана вэ? Би үнэндээ л юу ч сонсоогүй. Мөөгийн ихэд эргэлцэнүүдээр хараад тэнэг минь юун гитар байдаг юм? Тэр хоёрыг төгжиж бид хоёр яах юм? Өрөөлөө ойртоочгүй. Өөрөө энд үлдсэн мэдтэй. Бид хоёр тэглэж гадаа үүр зайдал байсан. Энэ жижиг өрөөний хаалгыг гадаас нь цоожлох нэг ч цүү алга байгаа зү. Тэгэд би хөлнөөс нь чангаас нь гих гээд байгаа мó. Ёстой үгүй шүү андуудаа. Мөөгийн Жама хоёр хэрэлдэн бие биелүүгээ чихэж байх үед золбоо сэрэн хоёр мал минь ус вэ нү? Хүт ус ой. Мөөгийн андаа гитар бол дуурсан шүү. Хоёлоо орж ирэхэд дээд давхрын шатан дээр яг нэг хүн байгаа харагдсан. Гитараа уц дуурсан. Би дээшээ гарах гэснээр заа яршиг гэж бодоод Мөөгийн хүүд ус авчирч өгөөд золбоо арх хайцсан юм бол юу гэсэн үг юм? Чи хөрөгчөндөө хийсэн гээцтэй. Харин тий алга байна. Тэгвэл сувдаал аваа явчих байз. Маргааш дахиад шоудчихв даа гэд байсан. Ингээд гурвуул хэрлэн сувдаа хоёрыг аваад явж химэн бодцголоо. Золбоо эргээд хитгэд Мөөгийн Жама хоёр тамхи авахар гарцгаав. Жама өөгөхөөрөө орж мэд мэдэж чадвал хэдэн төгрөгтөө болчихж магадгүй гэсэн тул юм авч ямарч байсан үл залгах санаатай гарсан нь нэмсэн ч. Орцны үдэнд гарan ийш тийш харан сандал дээр суулаа. Мөөгийн Жамааг өвөөгөндөө орчхоод нэг мөсөн дэлгүүр орё гэж шахна. Энэ үед орцноос бариу цагаан өмдөмсөн уртаа хар үстэй намхандуу том хар нүдний шилтэй охин гарч яв. Жамагийн нүд унах шахам харан игээтэл ардаас нь босоод явчихсангүй. Мөөгийн Жамагийн гараас угзран "Хүй, чи дагаад явлаа штэ. Хараад байсан чи бүр дагуулж харж марж. Мөөгийн, энэ хэн бэ? Ямар хөөрхөн айтайгаа охин бэ? Энэ танаа байр юм уу?" "Манай байр биш. Манай эгчийн байр шүү дээ. Тийм ээ, бид хэдийн яг дээд давхрын айл. Аавтайгаа амьдардаг байх. Тэгж санаж байна." "Чи танилцсан уу? Манайгаа танилцуулаад өгөөч. Найз залуутай болов уу?" "Бой чи чинь сувдад сайн биш үлээ. Мөнгө олол доо. Өвгөнд ор. Би яаж мэдэх юм? Том шилний цаана юу байгаа юм блэ? Тэнэг гэдэг нь." Жама өвөөгийнхлөөгөө явлаа. Мөөгийн охины зүсийг үтсэнч нэг ч удаа үгсэлж үзээгүй билээ. Аав нь орцны үдэнд гарч ирж суудгийг л мэднэ. Ууцсанчгүй өнөө охины аав орцны үдээр гарч ирэн уламжлал ёсоор ийш тийш алхаж харагдана. Мөөгийн 30 минут шахуу Жамааг хүлээв. Яг гэртээ эргэж орохоор босгож Жама цаанаас гарч ирэн урдан алхаж буй харагдав. Мөөгийн уурлан "Чи намайг ямар удаа манайхуу болгож суулгасан гэж юундаа энийгэд байгаа юм?" "Амжилтаа шөхөшөө. Ашгүй эмээ байна. Аваа хэдэн төгрөгтэй олчихлаа. Тэгээ чи бодож үзв үү?" "Ашгүй дээ. Тэгвэл ч өөр хэрэг шүү. Юу бодулсан бэлээ? Өнөө хөөрхөн охинтой танилцуулах талаар." "Муу тэнэг. Чи тэгж их танилцмаар байгаа юм бол энд суугаад хүлээ. За илүү мөнгөө. Хоёлаа цог явъя л та. Тэр охин гэртээ орчвол яана." Жама нэрэж тэмгэж бодсон уу? Сандал дээр үлдэв. Мөөгийн инээмсэглэн "За тоглосон юм аа. Чамд гэж хэлгээд тэр саарл самстаах тэнд алхаж байгаа." "Тийм байна. Тэр хүн аав нь. Чи чаддаг юм бол хизээ ирэхийг нь асуул та." Жама юу ч дууралгүй дэлгүүр рүү явв. Хоёр найз идэх юм аваад гэртээ эргэж орж ирэхэд золбоо унтаж байлаа. Мөөгийн гал тогоонд хоол иж иглэв. Жама орсны үдээр хин орох нь гэсээр тагтан дээр гарan ширтээстэй. Золбоо хоолны үнээрээ сэрэн өлснөө сая мэдэн босч гал тогоонд оров. "Хаанаас мөнгө олсон юм бэ?" Жама өвгөнд ороодоо эмээн цуслангаас ирж гисэн байж таарад бөөн аз тохиолоо. "Хөөрхөн штэ миний хоёр найз. Жама тагтан дээр юу хийгээд байгаа юм?" Цаад чинь дурлсан." "Юу? Дурлахаа хинт тэр вэ? Дахнаас өсөрч вэ дээ?" "Мэдхгүй. Манай дээд давхарт нэг охин байдаг юм.
тийм хөөрхөн золиг юм уу? Нэрээ та хоёрын хэн усанд ороод байсан бэ? Юу? Бид хоёр ерөөсөө уулгөрөнд ороогүй штэ. Ямар сони юм бэ? Би хий марсан юм байх та. Толгой өвдөд өгөхнэ. Хөрөгчин чинь нөгөөдөг чинь нэрээ байхгүй мó? Мөөгийн толгоос ихсрэн хөрөгчөө онгоолгоо. Үнэхээр л байхгүй байлаа. Золбоо уцаа гаргаж ирэн сувдаа руу залгав. Сувдаа уцаа нэг их дуудуулгүй авлаа. Байна уу? Байна. За юу хийж байна? Ажилтай л байна уу? Тийм ээ, ажил дээр л байна. Та хоёр өглөө хэд гэж явсан юм бэ? Би тэгэд нам унтчихж. Эрт гарсан. Та хэд гайгүй юу? Юу хийж байна да? Шүн яга бит хоёрыг цоожилчихсан юм бэ? Эмэгтэй хүн ирсэн юм уу та хэд дээр? Юу гэсэн үг вэ? Бид хэд дээр хин ирэх вэ дээ? Шүн болсон хойно. Та хоёроо явахдаа бид гурван өглөө ирэхэл гэж байсан нэг эмээ хөрөгчнөөс аваад явчихсан гэж хөрөгч маань биднэрт хэлээд тэгээд асууж байна. Юу юм? Бид хоёр юу ч аваагүй. Нэрээ аваагүй гэж юу? Нэрээ? Би чамд юу гэж бодлоо ярих вэ дээ? Та хэд харихгүй юм уу? Одоо хараач. Энд хоол иж байна. Байдлаас болно. Тарх үйт ч нэрээ. За, залгаараа. Хэрлэн жаахан ууртай байсан шүү. Утас тасрав. Золбоо ихэд чухал царай гарган аваагүй гэж байна. Тэр хаашаа орчихов? Мэдэхгүй. Би яаж мэдэх юм? Чамайг сувдаа цаашлуулад байгаа биз? Сувдаа надад худлаа хэлэхгүй. Нэрээ тийм л дээ. Сувдаа ч худлаа хэлэхгүй л дээ. За хоол олчихлоо. Дурлалын эснийг дууд хоолоо ид гэж хэл. Золбоо жамаг дуудахад өнөөх нь ихэд дургүй. Бас яарсан байртаа галтгоонд орж ирв. Мөөгийн инээн. Мо тэнэг жижиг нь яагаад байгаа юм бэ? Үннээсээ дурлчихсан юм уу? 50 суугаад хоолоо ид. Манай дээд давхар юм чинь хаалгыг тогшоод л сайн байна уу? Танилцъя гээл болоо штэ. Тэнэгтээ дагтан дээр орцлог гөлрөд байх юм. Хүүхэд биштэй чи ямар. Би ер нь аавтаа нэхлээ танилцаад жаахан мэдээлэл цуглуулна гэж бодлоо. Тэгээ итг хоолоо идэж үз. Жама хоолоо хурдан гихч нэдээд хаалгаар гараад явчихав. Золбоо инээх гайхах зэрэгцэн. Энэ нэрээ ингэж байгаа юм уу? Тэр нь тийм аштайгаа охин хэрэггүй. Ямархуу юм? Чи юу н таних уу? Би танихгүй. Зүсэл мэднэ. Том шил зүгээд л яваад байдаг юм. Би ярилцъя гэж бодож байгаагүй. Дажгүй охин шүү. Жаамаал дурлцгаж. Тэр унаад байгаа охиныг нь харъя да. За тэр жахав. Өнөөдөр яах вэ? Нөгөө юу яах юм уу? Юу тэр вэ? Найз нь хэдэн дөрөв зохицуулаад Нандагийн эдэн найзыг дуутчихъя. Танад хүн ирэхгүй үсттэй. Нандаа гэж танаа 10 жилийн охин уу? Тийм ээ. Ийм сул байрыг жаахан ашигтайгаар ашиглая л да. Энд хин ирэх вэ? Би л байгаа дэлгүүр надад байгаа юм чинь. Харин жаахан эвгүй биш үү? Надад нэг л эвгүй байдаг юм. Орой болохоор цаанаасаа л хүүд өргөөд л. За сүртэй штэ. Юу нэггүй байдаг юм. За би залгалаа шүү. За чи өөрөө мэдээ. Би харин усанд орлоо. Баярлаа. Чи миний найз шиг хөшөө. Золбоо уцаа барьсаар том өрөөнд оров. Мөөгийн угаалгын өрөөнд ороход нэрийн хүн усанд орсон гэмээр байх ба. Ууранд хөлөрсөн тойлон дээр нь ямар нэгэн бичээд тэр найрлсан байх шиг харагдав. Дотроо гайхсан хэдийж өглөө хэрлэн сувдаа хоёр үс хизгээ угаасан байх л гэж сэтгэв. Түүнд нэг л эвгүй мэдрэмж төрөх боловч гол нь хоёр найзтайгаа цуг байгаа учраас илтвийг бодсонгүй. Мөөгийн усанд орж байтал хаалга тогшов. Хинбэ? Хүү усанд орж байгааг мэдэхгүй байна уу? Усанд орлоо гэж хэлээ үздэй. Дахин хаалга тогшов. Мөөгийг ялс орсон болоод гарч ирэн золбоо руу уурлан. Эргүү минь би усанд орж байгаад яагаад хаалга тогшоод байгаа юм? Юу? Би тогшоогүй штэ. Жама түрүүн эргээд орж ирсэн. Чамаар тоглосон юм байлгүй? Жамаагаас асуусан ч үгүй л гэлээ. Мөөгийн тэдний нэгнэ гэж бат итгээд хувцаа өмсөв. Тэд том өрөөнд орон сууцгаалаа. Зурх тасаах гэсэн боловч кабель нь тасарчихсан. Мөнгийг нь төлөөгөө утсныг мөөгийн санав.
Золбоо уцаар ярьж дуусаад "За, болчихсон шүү. Нандаа нэг найз охинтойгоо ирнэ гин. Орой ирэх байх. Мөнгө төгөр бас л окей. Агаас бүүсний мөнгө гэж аавна гэж сануулад явсан юм. Ашгүй бүтчихлээ." Жама инээмсэглэн "Нандаа гэж өнөө 10 жилийн охин ч нөө. Тэр тими байхаа. Согтгоороо сони юм яриад ядаргаатай юм байх ч нүлээ. Тэглээч би дурлалын эзнээ олчихсон. Харин тэгээд ягаав вэ? Чи тэр охиноо урьчих. Дээд давхард байдаг гэвцтэй. Сайхан танилцаж суух боломжгүй дээ." Жама инээмсэглэн "Нэрэж тийм юм уу?" гэж бодоно. Ингээд золбоогийн олсон мөнгөөр баах юм бэлдэн зочдоо хүлээж авахд бэлэн болжээ. Үд болж байхад мөөгийн "Жама, чи на балкон дээр гуц тавиад хэвтэх юм уу? Ороод ирээч." "Зүгээрээ, найз нь байж л бай." Золбоо түүнийг шоолонгоо хараад "Үгүй нэр. Энэ хүн зүгээр байгаа. Ямар хүчтэй дурладаг юм бэ? Залуунасаа гэж. Сайхан шүү." Жамаг балкон дээр харан суутал өнөөх өглөөний охин ирж яваа харагдав. Жама humгүй хаалгаар өгөөж мөөгийг дайрчих шахна. Золбоо ардаас нь инээмсэглэн үлдэв. Жама орсны алгаар гарахад охин ойролцоох дэлгүүр рүү орж яваа харагдав. Жама ухсгийн дэлгүүрийн гадаа ирээд амьсгаа дараад оров. Тэрээр ихэд эрчингүүрийн охин руу харж зогсноо. Нэг бүх аав тооцоогойгээд охиныг гартал хүлээн. Охин талхсуу маасл аваад жижиг торнд хийлгээд гарав. Жамаач мөн ардаас нь гарлаа. Дагаж алхасаар нэг орцоор орон шатаар цувран алхана. Жама охинтой танилцах зүрх хүрсэнгүй. Тэрээр их л аз жаргалтай хүн гэрт орж ирээд хаалганы дурангаар хараад зогсчихов. Золбоо инээмсэглэн "Чи бас юу хараад зогсчихв доо? Мөгүй. Манай найз галзуурчгаж. Тэнийг минь чимээгүй. Чи ямар хайр мэдэх биш. Дурлал бол бүр мэдхгүй. Тэгэхээр чимээгүй. Тэр дахиад гараад ирж магадгүй. Одоо орой боллоо. Юу гэж гарах вэ дээ? Өгшөө. Би чиний оронд байсан бол шууд хаалга тогшлоо. Танилцъя гэдэл болоо. Хайрын тухай харин чамайг жаахан байгаад мэдчихсэн юм штэ. Чимээгүй мал минь. Чам шиг тэний юмны зөвлөгөөг би дагах уу?" Жама дурангаас огт салсангүй. Мөөгийн ихэд хүчтэй шохорох штэ гэж бодоод юу ч дуурсангүй. Золбоогийн утас дуурахад суудаа залгаж байлаа. "Байна уу? Та хэд тарсан уу?" "Үгүй, тараагүй байна. Орой паритай. Нөгөө байранда чи ирэх юм уу?" "Хэрлэнгийн ажил оройтож тарна. Тарахаар нэрээ цаа. Найз нь дайлж байгаамаа. Өчтөр зөндөө дайлуулчихсан юм чинь. Ирээрээ миний найз." Утас тасрав. Мөөгийн нэмсгэлэн "Чи яста бүтэхгүй. Охид дуудчихад дахиад сувдаа гэрээрээ гэдэг. Яагаад болохгүй гэж бид зүгээр л найзууд гэж хэд хэлэх юм. Гэхдээ тэгэд Нандаг бас дуудаад яах гэж байгаа юм. Чи Нандаатай ямар ч учиргүй бицтэй. Зүгээр л найз тэнийг минь. Чи юу гэж бодоод байгаа юм?" Мөөгийн нэмсгэлэн жижиг өрөөнд орон цэвэрлэгээгээ хийгээд гарч ирв. Орой болж Нандаа ирлээ. Найз охин нь гих өндөр урт үстэй их л царайлаг охин орж ирв. Золбоогч их танимхаар мэндэлж байлаа. Мөөгийн сая золбоогийн гол санааг мэдэн чихэндэн шивнэв. "Чи зүгээр л хэлчихгүй яасан бэ? Ийм учиртай байсан байж тээ. Чи найзтай нь уулзах гэдэл." Нандаа гэрт орж ирээд ихэд л үнэртэд яравах шиг болов. Мөөгийн гэрээ ёстой цайн цэвэрлсэн үнэртүүлэгч хүрэл цацсандаа гэж дотроо бодоно. Зочдыг том өрөөндөө оруулан ширээний өмнө суулгалаа. Нандаа сая нэг инээмсэглэн мэдлээд "Тэр хаалган дээр байгаа танаа Жама найз уу? Тэнд юу хийгээд байгаа юм бол?" Золбоо инэв хийлэн дурлцсан юм аа. Бити тоо. Тэндээ байх дуртай. Хаалганы дурангаар кино гардаг юм шиг байлээ. Дурлсан гинэ. Бит хоёртой ч мэдлсэнгүй штт. Мөөгийн гялс очин Жамаг дуудан авчираад огттой мэдлүүлв. Нандаа Жамаг их л сүрхий харснаа. "Тийм байна. Дурлсан хүний царай жинхэнэ мөн байна шүү. Ингээд яга хаалган дээр зогсоод байгаа юм. Энд суухгүй юм уу?" Жама юу ч дуурсангүй хаалган дээр очлоо.
Ингээд л бүгд лааз бив тулган гэрт ерөнхийдөө уулт эхлэв. Үнэндээ охид нэг их уухгүй. Золбоо мөгийн хоёр л хид хидийг уув. Цаг оройн 21 цаг 30 минут болж байлаа. Охид хоол ихээр болж галтгоонд оров. Гэтэл тэр үед Жама гинт хаалгаар гараад явчихлаа. Учир нь өнөө охин дээрээс доошоо буужээ. Жама даган буухад охин орцны сандал дээр суугаад чимээ гүхэн сууна. Жама ч эсрэгтлийн сандал дээр суугаад худлаа ийш тийш хараад хаяа нэг ханиалган чимээ өгөх мэт суусаар охин юу ч дуурахгүй гунигтай байгааг тэр мэдрэв. Бараг 30-аад минут сууж байгаа Жама түнд бохиглоо. Охин их гайхсан бололтой. Шилээ аван Жама руу ороход өвдгөн чичрэх мэт болж охины нүдэн дахин дурлжээ. Охин уйлсан бололтой байсан ч Жамаг ихэд харж байснаа. Надад өгч байгаа мó гэж асуулаа. Жама бүр их сандарч үгээ тод хэлж чадалгүй. Тийм ээ. Чамайг залж магадгүй гэж бодоод ажиллахгүй байсан ч яах вэ? Тэрээр гараа хураах гэтэл охин инээмсэглэн Тэгээ зажилмаар байна. Чамд баярлалаа. Охин бохноос нэг ширхгийг аван амандаа хийлээ. Тэгээд эргээд шилээ зүхөд Жама буцан сандал дээр суугаад түүний хоолойг сонсондоо нисэг мэтэл санагдана. Энэ үед орцноос согтсон золбоо гарч иж байгаа харагдав. Тэр гарч ирэнгүүтэл Жама луу "Тэнийг минь хаашаа алгуулчих вэ? Чи уухгүй байсан юм уу? Намайг амтлагч аваад иргэн. За ор. Энд юугаа хийгээд?" Золбоо хажуудах сандал руу харан инээмсэглэн "Энэ охин юм уу? Манай найз байна штэ" гэд хэлхийн завдалгүй Жама түүний амыг даран дэлгүүр рүү явлаа. Өнөөх охин буцаад орслогоо оров. Жама ихэд уурлан золбоог зэмлэхэд уурлаж ингэ сүр болдоггүй нэг мэдэх хүчээр сая нэг гимшин уушлахгүй нь. Хоёул хоол амтлагч аваад орцоор орох гэтэл орсны баруун талд нэгэн шил ярих хэвтэж байх нь тэр. Золбоо толгоогоо сэгсэж дахин харахад үнэхээр л байж байлаа. Жама авахгүй байхыг бодсон ч золбоо халаасан дэгээ дээшээ гарав. Хоёр найз гэрт орон ширээнд сууцгаалаа. Жама их л дурамчин суугийг мөөгээ ажиглаад түүнийг яасан ийсэн гэж шалгаахад золбоо гимшингүй. Надаас болсон юм аа. Би өнөөх шуугааг нь үргээчихгүй юу? Жама өдрөө явах гэснээ. Одоо юу гэж гарч ирэх вүлээ дээ гэж бодоод хоол болохыг хүлээн ундаа уунсуулаа. Мөөгийн золбоо хоёр харин пиануудыг хоослоод үрж гарав. "Мөөги, чи итгэхгүй дээ. Нөгөө хайгаад байсан нэг юм чинь орцны үдэнд хэвтэж байна." "Юу? Нэр юм уу? Сони юм да. Ягараа тэнд байж байдаг байна. Наад чинь тэгтээ өөр хүний юм байж таараа." Золбоо задлах гэтэл арх уух хүн байхгүй учраас болин хөрөгчөнд аваачаад хийчихв. Хоолж болж бүгд хоол идэн сууцгаалаа. Цаг шөнийн 11 цаг болж байхын тэр хаалга догших чимээнээр бүгд цочив. Их л чанга дуурсан юмсан ч мөөгийн очин хаалга нэвэл хинч байсангүй. Эргэн тойрноо хараад хүн андуурч гэж бодоод эргээд талхтал боловсноор догших сонсогдов. Мөөгийн онгойлгол хэрлэн суудаа хоёр байж байлаа. "Та хоёр сая хаалга айгүй чанга тогссон уу?" "Үгүй ээ. Бид хоёр харин дээшээ гараад нэг хүн гитар тоглоод байх шиг байхаар нь та нарын нэг дээр байгаа юм болов уу гэж бодоод өр чиний ашиг сонсогдсон доо." "Надад сонсогдоогүй. Ингээд өр чинь юу болсон юм?" "За, орж байгаа дэрий." Ингээд гэрт орцгооход хоёр охиндоо сууж байгаа золбоог сувдаа хараад нэг их дуртай байгаагүй ч золбоотой үнэхээр найзууд тул охидтой танилцсан. Хэрлэн нэлээд хийгүү бүсгүй тул дунд нь орон пианоос аван суун. Сувдаа золбоогийн найзуудыг мэрсэр харж байсан ч нандаатай ирсэн охиныг харин харж байгаагүй юмсан ч танилцуул халиун гэж даруухан хэлв. Хэрлэн санаачлагыг гартаа авч тоглоом тоглохоор урайлан "Манайхан хэдүүлэг чөтгөр идэг тоглоом тоглох уу? Яагаад вэ? Хүзэр аваад ир." Бүгд дэмжиж тоглохоор болов. Хүзрөөс Жокер дээр 6 мод аван тараагаад Жокер хүнд байгааг таагаагүй нэгнээ шийдэхээр болцгоо. Золбоо тоглоом эхлэхээс өмнө хөрөвчөнд байгаа нэг юмаа задлаад нэг тойруулдаг гэхэд нандаа хэрлэн хоёр дэмжив.
Ингээд жамаа хөргөчийн онгоолгон харвал байсангүй. Ширээн дээр байгаа юм болов уу гэд хартал саяхан галтогоонд ороход хинч байгаагүй. Жижигхэн тустай галтогооны ширээний сандал дээр нэг хүн сууж байлаа. Жама цоо ирүүл байсан учраас "Хинбэ?" гэж асуугаад хөргөчн дээрээс юм унан түүнийг зочоо. Жама зочоод унаж бүү зүйл рүү хараад эргээд харах мөчөөд алга болсон байв. Хөргөчн дээрээс унсан зүйл нь арх байлаа. Жама архийг хаяа том өрөөлөө ухсан гүйжчиж мөөгийг дуудан болсон явдлыг хэлэхэд "Тэнийг минь хэн байдгийм бэ?" хийл хараавз. Хаалганы дуран гөлөрсөр байгаад нөөд чинь чилсэн байна. "Үгүй, нэр яг нэг хүн байсан. Би юм уугаагүй штэ. Эрүүл нүдэрээ харсан." "Тэгвэл над нүд чи эрүүл биш байна. Алив найшир юу хуцаад байгаа мал вэ чи?" Мөөгийн жаахан говьсгийн хөргөч онгоолгоол өнөө шил арх гараад ирэв. "За, энэ байна да. Чи одоо дурлаад байсан бүр солиорч байгаа юм шүү." Жама дахиад юу ч яриад нэмэргүйг ойлгоод мөөгийг даган том өрөөнд ороод яа гарахгүй харсан. Бодит гэж бодо нэг л айц эзэмдээд иржээ. Золбоо өнөө архийг тойроолоо тоглоомоо эхлэх гэтэл нандаа нэг л тавгүй болж бөөлчхөр 0 ороод хэсэг байж байгаад гарч ирэв. Ингээ тоглоом эхэлж үзүр тараахад хамгийн эхлээ сувдаа таахаар болов. Сувдаа мэдээж буруу таасан тул шийдэлийг ярилцаа дээшээ 5 давхарт гарч нэг ширхэг тамхи татаж дуусгаад орж ирэхийг тушаав. Цаг шөнийн 12 цаг 30 минут болж байлаа. Орцны давхрын гэрлгүй хэсэг бол 5 давхар билээ. Түүнд маш эвгүй санагдана. Сувдаа яалтчгүй тоглоом учраа явхаар боллоо. Тэрээр 4 давхарт гараад дахин дээшээ алхахдаа нэг л чадахгүй юм шиг мэдрэмж төрж байсан ч нандагийн хажууд суух халуунаг золбоотой харц ширтэлцэж байсныг харсан болохоор уур нь хүрэн айдсаа мартан давхарт гарan шүдэнд зураа тамхи асаалаа. Сувдаа тамхиас ороод хурдан дуусгах гэж ихэд л хичээнэ. Гэтэл түүний чихэн дээр хүн амьсгалах шиг болов. "Тамхинаас ч ганц орчих юм." Гэхэн дээр Сувдаа эргэн хараад хүн байхгүй, таг харахгүй байх хоёр түүнийг айлах нь мэдээж. Сувдаа шатаар хурдан гүйн бууж хаалган дээр ирэхэд хаалга хаалттай байлаа. Тэр харин ч өстой чанга нүдөө. Мөөгийн инээмсэглэн онгоолоход сувдаа чичирсээр орж ирэн "Тэнд хүн байна. 5 давхарт хүн байна. Ганц сарыг нь. Тэгтээ юу ч байгаагүй." Золбоо инээн "Миний найз яагаад тоглоом даахгүй байгаа юм бэ? Дээр хэн байх вэ? Алив жама хоёлаа гарч харъя." "Нэг сарыг нь шүү." Сувдаа том өрөөнд орон тайвшрахыг хичээнэ. Хэрлэн архинаас нэг хийж өгөөд "Харанхуй газар болоод шидэх гэж явуулсан штэ. Чи хийсэн сонсооё. Эсвэл нэрээ хүн байгаа чи хараагүй байлгүй. Орц болгонд л дээд давхарт 1-2 хүн хэвтэж байдаг үсттэй. Мэдхгүй. Тэгтэл энд байх нэг л тухгүй болчихлоо. Хоёлоо явах уу?" "Юу яриад байгаа юм бэ?" Дөнгөж эхэлж байхад чинь "Тэглээч гэр хол. Чи миний найз үсттэй. Өөрөө л очигийг санаачилж намайг чирч авчирч чаад би айл хэдийн тараад гэртээ хариул харгал байсан мэдтэй." Сувдаа зориг орё гэж бодсон уу? Эсвэл сандарсан уу? Тэрээр хондохтой архийг аван ууж чадах юм шиг болгов. Тэрээр ханиалган цацаж ундааван арай дээр болов. Золбоо жама хоёр 5 давхарт гарan таг харанхуй шүдэнд зурвал юу ч байсангүй. Золбоо дахин шүдэнд зуран хараад хэнийг ч олж харсангүй. "Хүн байхгүй наа. За явъя." Гээд гэдрэг буцтал хаалга нээгдэв. Нэг хүн гараа гаргаад үүднээсээ нэг гитар аваад буцаад хаалаа. Золбоо гайхан "Жама, чи сая гитар харсан уу? Житүр бүү мэд. Юун гитар вэ?" "Гүй сая нэг хүн гитар аваад орлоо штэ. Би хаалганы үүд рүү хараагүй штэ." Золбоо доош буунгаа гитар байсан гэж бодоход яаж ч бодсон харах учиртайг тунгаана. Жама 4 давхарт өнөөх охины хаалган дээр чих тавин чагнан унтаж байгаа байх гэж бодохдоо зэрэгцэн золбоо "Хөөе Жама, буугаад ирээч чи. Эсвэл хаалгыг нь төгсчихл доо. Амар штэ." За очлоо." Эсвэл найз нь тогшоод Жама дургуутсан хоёул гэрт буцан орлоо. Сувдаа шийдгэлэн дууссан учраас тайвширсан харагдана. Золбоо инээн
Нэг залуу чамаар тоглосон бололтой. Зүгээр үү найз? Жама ямар залуу гэхэд золбоо яриаг өөрчлөн дахиад тоглоомдоо орохоор болцгоолоо. Энэ удаа бүгд бие биеэ харж хэсэг суув. Тойргоороо халиуны ээлж иржээ. Халиун яаралгүй бүгдийг нь харлаа. Тэрээр инээмсэглэн хэнийг нь гэж бодож байгаа дотроо л бодож таамаглаж суугаад нэгийг нь заахад бас л таасангүй. Түүнд өгөх шийтгэлээ хоорондоо ярилцав. Золбоо инээмсэглэн "Манайха ингээ. Манай Жамагийн дурлал тохны хаалгыг тогшоод гарч ирэхээр нь танилцаад нэрийг нь мэдье. Жама чи зөвшөөрч байгаа зү?" Жама инээх хилийн шилээ майжв. Халиун зөвшөөрөн дээшээ гарлаа. Бүгд хаалгаа хаан чимээ чагнана. Халиун хаалгад огшвол хүн онгойлохгүй их л удав. Тэрээр дахин тогшвол нэг охин "Хинбэ? Юу асуух юм аа?" Хаалга онгоохот халиун ихэд инээмсэглэн өнөөх охин руу харц зогсноо тэрвэрч "Чи мөн үү? Марла. Чи энд хизээ нөгөөд ирж гисэн бэ? Хороололд байсан мэт дээ. 10 төгсөө тэрнээс хойш уулзаагүй юм байна штэ." Марла бас хуучин найзтайгаа уулзсандаа маш их баярлан "Мөн байна. Мөн байна. Ирээд хэдэн жил болчихлоо. Алена, ямар сонио хүн бэ? Энэ гаргуй шөнөөр юу хийж яваа юм? Би бүр чамаа хараад гайхлаа штэ." Найз нь доор найзуудтайгаа тоглоодоо. Тэгээ шийтгэл нь танаа алгыг тогшоо чиний нэрийг асуух даалгавтай. Аав чинь байгаа мó? Аав орой ажилдаа явсан. Чи орол доо. Алуу ороод ирээ миний найз. Ингээд халиунаа хуучин найзандаа орлоо. Хүлээж зөхөрсөн хэд бие биелүүгээ хэсэг харж зогсоод нандагийн уцлуун залгав. Утасны цаанаас одоогон орлоо төв хүлээж бай гэх нь сонсогдоно. Нандаа болон залуус том өрөөнд орон эрхийг нь хүлээн дахин пивнаас ууцгаалаа. Совда ерөн л даадаггүй. Дээр нь эртлэн унтдаг тул шууд жижиг өрөөнд ороод унтаад өгөв. Хэрлэн нандаа хоёр танилцсан харин ч ирчүүдтэйгээ нэг ууж гарав. Жама энд ганцаар ирүүл байгаа тул нандаг согтчихгүй гэж санаа зовно. Учир нь тэр согтгороо элдв юм яриад түүн төвхтэй санагддаг билээ. Гэвч нандаа юун согтох ив ирүүл байлаа. Золбоо гарахаар болж мөөгөөдөө хамт явав. Хоёул орцоор гарan агаар амьсгалан тамхи татаад хэсэг суулаа. Мөөгийн "Золбоо, чи халиунаа билүү? Энэ охиныг л ирээсэй гэж дуудсан юм шүү." "Харин тийм ээ. Утсаар мессежчгээр хариу бараг бичдэг юм аа. Найз нь ихтэй гандан боорохгүй штэ. Өөрхөн л охин байна. Чи сайн бол сайн гэд хэлээч дээ." "Тэнийг юм ярих юм. Шууд уу? За тэрч яхаа. Танаа дээд 5 давхурд айл байдаг лөө?" "Байхгүй баха. Айл ороогүй удаж байгаа гэж игч маань нэг ярьж байсан." "Сони юм да. Яахаарахгүй хүн байх шиг байсан. Гитар аваад орж байсан. Тэр гитарыг би хараагүй байдаг." "Чи надтай яриад байна уу? Хинтээ яриад байна?" Золбоо тамхиа дуусгаа шүлсэн аян орцгоо гэхэд хажууд нэг хөвшүүн яг тэр арх болдог хэсэг дээр зогсож байв. Хоёул дав хэдэлц очоод ах минь та хоёр дүүгээ цочоогоо зүрх хамаар гаргах төглөө. Та ямар чимээгүй яддаг хүн бэ?" Өнөө хүн ихэд уурлан харж "Миний шилтэй архийг хий авсан бэ? Би өглөө уух гэж тавьсан юм. Хий авсан?" Уучлаарай. Таних гэж мэдсэнгүй би авсан юм аа. Ахаа би эсвэл мөнгийг нь танд өгье. Ер нь тгий. Та хүлээж байгаарай." Өнөө хүн инээсээр үлдэв. Залбоо мөөгийн хоёр дээш гарах зур мөөгийн "Хэлсэн биз дээ. Эзэнтэй байж таараа гэд байхад тэнэг чинь. Чи өөрөө гаргаж өгөөрэй. Энэ эжент тэр шүдгүү амтай амар ах байна. Бурхан минь ардсгээд л явчихлаа." Залбоо мөөгийн хоёр буцсан орвол халиунаа хуушны найз Марлаг дагуулan орж иржээ. Жама ёстой л цомцоон сүн гэдэг шиг сууж байлаа. Золбоо мөнгө аван орцоор гарвал хинч байсангүй.
Харин дахин нэг шилтэй арх байж байлаа. Золбоо их гайхаж новш гэж миний архин тэргээ хуцаад байсан. Өөрөө арх үлдээж ин тэр. Авчгал одоо дахиад л миний архин тэр гэх юм болов. Золбоо амандаа бовтонсаар дээшээ гарав. Шатаар гарan алхад гитарын ишгэлж байгаа сонсогдлоо. Тэрээр сонссоор дээшээ явсан 3 давхурд гарчээ. Дээдлийн 5 давхураас л гарч байгаа санагдав. Тэр сонирхон 4 давхурд гарвал чимээгүй болчихон тэр. Хүн байна уу? Ой хөгшөөн байна уу? Гэж хэд дуудаа доошо буух гэтэл гитарын утас дахин дугарлаа. Золбоо дотроо уурлан тоглоомтой мушаарвэ гэж шивнээ дээшээ гарan шүдэнд зурвал хинч байхгүй байлаа. Эргэн тойрноо сайн үзээд алга байв. Яг энэ 5 давхар гисээр хаалгыг нь тогтчтол хүн онгойлгосонгүй. Тэгтэл эсрэг талыг нь хаалга онгойж 50 хүрсэн гэмээр ивч. Ямар хэрэгээр яваа юм? Наад айлт чинь хүн байхгүй. Айл байхгүй штэ. Уушлаарай арчи. Сая гитараа утас. Үгүй ая дуураад. Тэгэд би хүн байдаг юм болов уу гэж бодоод гараад ирлээ. Юу яриад байгаа юм? Юу гитар? Буучи. Хүн амтаа унтуулахгүй. Тэр их ч их л ууртаа хэлээд хаалгаа тас гээд хаачгав. Золбоо гайхсан ч хүн амьдрдгүй гэдгийг нь мэдээд нэг л эвгүцээд иржээ. Тэрээр доошоо буух агшинд ардаас нь миний арх чи авсан уу? Гэх нь яг чихэндэн сонсогдов. Золбоо дуу алдан биеийн бараг хөлнөөс нь төрүүлээд 3 давхурт буулаа. Тэрээр хаалга нүтгэд мөөгийн онгойлгол галтоогоо ороод чичрэг шахан болоод суув. Мөөгийн ирж чи яасан бэ? Мөнгийг нь өвчихсөн үү? Хүний юм байна. Эзэнтэй гээд байхад тоохгүй байсан юм аа. Тэнэг мал минь зүрх агарч төглөө. Танай норц сүнстэй юм байна. Би илээдтэй. Чи тоохгүй л байсан. Мал минь нэрээ сүнстэй юм байна. Тоолоо мигээд байх юм. Золбоо уурлан босч ир мөөгийг заамтгад сая мөөгийн байдгийг ойлгон түүнийг тайвшруулан хажууд нь суулаа. Жама цаанаас орж ирэн манайхаа тоглоомоо өргөжлүүлье. Та хоёр наана дахиад шилдэм аваад хийж байгаа юм уу? Ингэж хэлээд золбоог дахин уурлуулав. Мөөгийн жамааг орж бай гэж хэлээд золбоог тайвшруулан юу болсныг сонсоод гэрээсээ гарахгүй бай гэсэн дүгнэлтэнд хүрэв. Золбооч тайвширч гинийгч бити гаргаараа гэж хэлв. Ингээд том өрөөнд ороход нандаа золбоо руу ихэд харан сууж байлаа. Түүний үйл хөдлөл бүгдийг нь нүд салахгүй ширтэн. Жама мөөгийн чихэнд нандайг нэт сохчих үедээ золбоо руу агсан тавих гээд байх шиг байна. Үгүй ээ, цаацах чи ирүүлэн бараг юу гэж тэгдэг юм. Чи ах ихчийнхээ өрөөг онгойлох юм байгаа зү. Үгүй ээ, битээ ороороо завааруулчих уу гэж зөндөө загсан штт. Тэнийг минь тэг бөөнөр энд унтах юм уу? Мөөгийн заа гэж толгой дохиод өргөжлүүлэхэр болов. Шийтгэл нь харин гадагшаа гарахгүй гэсэн дүрмтэй болжээ. Жама таах хэлж болж тэр их л нухацтай хүмүүсийг ажиллана. Марлаа өг тоглоомд оролцоогүйж хуучин найз халиунагийн хүсэл дээр ин сууж байгаа билээ. Марлаа жамааг бохоо өгснэг нь бодохоор инээд нь хурж түүнийг өхөөртөх мэт харна. Жама таасангүй. Тэр шийтгүүлэхээр болжээ. Мөөгийн түнд их л сонин шийтгэл бодож олж угаалгын өрөөнд ороход нь гэрлийг нь унтрааж орхино. Харин харах үе тэрээр мөөгийн нэг цамцыг сайн угаагаад дээр нь 100 тоолоод гарч ирэх байв. Мэдээж энэ бол жамаад амархан санагдана. Ингээд түүнийг угаалгын өрөөнд оруулаад гэрлийг нь унтраалаа. Нандаа галтогоонд суугаад хажуунаас нь харахаар үлдэв. Бусдын том өрөөнд орон пив уух гэсэн ч пиван дууссан байлаа. Золбоо өнөөх архинаас үлдснийг нь тойруулахад хэрлэн согтоод бараг л тасарсан болол та. Түүнийг жижиг өрөөнд оруулан сувдагийн хажууд хэвтүүлв. Халиун, марлаа, золбоо, мөөгийн дөрвөл том өрөөнд суун
Мөгийн золбоо хоёр өнөөл архинаас явуулан уун. Хэсэг ууж байтал халиуна жижиг өрөөлөв чих тавин чагнаж. Тэр хоёр сэрчгсэн байх та. Жижиг өрөөнд юм дуурайд байна. Мөгийн инээн. Юу ч л дуурахгүй штэ. Тэр хоёр сэрэхгүй нам унтаж байсан штт. Нэрээ чи очоо шалгаад ирээж. Яагаарахгүй хүн хүлээд байна. Амандаа нэг юм бовтнаад байх юм. Мөгийн очин шалгавал хоёул нам унтаж байлаа. Мөгийн эргэж харан инээмсэглээд буцсан ирэв. Энэ үед Жама навш гэж гарахд яасан юу аагүй. Ийм шийтгэл гэж юу байсан юм. Өөрөө цамцаа угаахгүй залах юм амьсгаа. Гих зэргээр амандаа бовтнон угааж эхэллээ. Жама цамцыг угааж дууссан тоолж эхлэв. 1 2 3 54 55 гэж байтал хажууд нь цуг хүн тоолж байгаа сонсогдов. Тэрээр 57 гэж чимээгөө болоход хажууд нь 58 59 гэхэн тод сонсогдоно. Жама зочин хаалгаар гарах гэтэл гаднаас нь цоожилсан байж таарав. Тэрээр хаалгыг балбаж гарсан боловч түүнийг хинч сонссонгүй. Удаан хаалга догшсны эцэст хаалга догших чимээ өөрт нь сонсогдохгүй байгааг ойлгов. Яг учраа олохгүй гэрэлгүй угаалгын өрөөнд хэдэнтэй хашгирсан ч түүнийг хэн сонсохгүй байлаа. Өнөө тоо явсаар 88 89 90 гэхэд Жама сул дуугаар 91 92 гээд тоолов. Түүний зүрх салганан чичирч айхын дээдээр айж байлаа. 100 болоход хажууд нэг хүн санаа алдах шиг болоод би ч гэсэн тоглоомд оролцож болох байхаа гэж хэлгээд гэрэл асуув. Тэрээр сайн харавал 12 настай мөгимээр эрэгтэй хүүхэд усны байранд зогсож байв. Жама үнэхээр энэ зүйл зочирдон чи юм бэ? Хинбэ? Залчи. Сандарсандаа юу ч хамаагүй хийж байлаа. Тэр хүү түүнлүү ихэд гайхан харж байснаа муухай нэгэд алга болоход гэрэл унтрав. Жама хитайсандаа ухаан алдан унжээ. Тэрхэн агш нь буцаж сэрээд хаалга нүтгэд энэ удаа нандаа түүнийг сонсон гаргавал жижирч гисэн юу ч хийж чадахгүй амтан цамц байрчихсан гарч ирлээ. Мөгийн ирээд цамцыг харж "Тэнэг минь чамааг угаа гэж хэлсэн биш үү? Тэнд юуг гарч ирж байгаа юм бэ? Цамцаа угаагач чи." Жама хуц гисэн нүдээр түүнлүү харан юу ч хийсгэлнэ. Үнэхээр их угаасан бөгөөд цамц ягаад туурай байгаа учрыг өөрөө ч мэдэхгүй байлаа. Нандаа мөгийн хоёр түүнийг том өрөөнд оруулан суулгатал тэрээр их л тогтургүй. "Явцгаая. Энд байж болохгүй. Гарцгаая. Харих минь энэ байранд байж болохгүй. Нэг хүү байсан. Сая тоглоод." Жама учир нь ойлгохдохгүй зүйлс ярьж эхэллээ. Золбоо их гайхсан ч согцсон болохоор би гисэр цамцыг нь аваад оров. Тэр дуу дуулан их л хөвгчлээ угааж дуусаад гарах гэтэл тоолгоо мартжээ. Тэрээр залхууран 1 2 3 4 5 6 54 55 56 гээд дуржигнуулан тоолтол хажуугаас нэг хүүхдийн хоолой "Тийм урдан биш яхаа" гэж хэлв. Золбоо буруу сонсож гэж бодоо чимээгүй болоход "Ахаа удаан тоол. Би тоглоомд оролцож болох уу?" Золбоогийн согтуу тэрхэн үед арилж ёстой шар усан босоод хаалга эвдлэн гараад ирэв. Тэрээр том өрөөлөө гүүхээр очин Жамагийн хажууд суулаа. Мөгийн уурлангуй "Мал минь ээ, яагаад хаалгыг нь эвдчихв? Тэн нэг юм уу чи? Өөрөө янзлаарай." "Тэнд хүүхэд байна. Мөгийн тэнд." Гээд хуруугаараа заахад нандаа мөгийн хоёр угаалгын өрөө орон сайтар шалгахад юу ч байсангүй. Харин цамц нь хуурай хэвээрээ байлаа. Золбоо угаасан гэхээс өөрөм хэлсэнгүй. Энэ хачирхалтай зүйлсийг бүгд энэ удаа гайхан анхаарлаа хандуулав. Марлаа энэ үед болсон гэртээ орох болсноо хэлэхэд
Нандаа тэд нартай үлдэхийг хүсэж байсан ч даган явлаа. Мөөгийн ихэд санаа алдан хоёр мал минь дооёроос олж охид явчихлаа. Тэнэгүүд юм хүүгүүд байдаг юм. Өгшөө нэрээ сүнстэй юм байна. Таны энэ урт сүнстэй юм байна. Энэ байр чинь ч гэсэн. Хизээ орлоо танаа ихч чинь. Удааг үсттэй. Чи юу гэ томроод байлаа да. Сүнс гэж байхгүй энэ төргээд л. Жаахан эвгүй байдаг юм хэлсэн биз дээ. Энэ дуух саналыг хэн гаргалаа? Чи өөрөө үсттэй. Огтыг чи дуудсан. Тэглээч цам цугаагаагүй байсан. Чи зүудэлсэн юм шүү. Ороо төсөөлөд яадаг ч гэлээ. Тийм байдаг гэсэн биз дээ. Унтцгаая. Шүн дунд болчихлоо. Золбоо нэрээ төсөөлөл юм болов уу гэж бодсон ч яа гарахгүй мэдэж байснаа санаад айдсан дарагдсангүй. Жама харин ирүүл байсан учраас гэртээ арих гэж бодсон ч ганцаараа гарахаас үнэхээр их айж байлаа. Мөөгийн дурлалын эзнээч хатта. Марлаа руу хараад л суугаад байсан. Очиж яриа өддөг байгаад та. Чи нэрээ бүтэхгүй. Тэгээд бас тэнийг имрээд гарч ирчээд чижрээ суугаад байгаа юм да. Жама бүх гэрлээ хасаа гэсээр хасаалгаж мөөгийн хажуугаас холдохгүй суун. Мөөгийн унтцгаая гээд ор засан хэвтэв. Золбоо бас мөөгийтэй ойртон хэвтэн. Мөөгийн зүрмөглөн унтаад өгөв. Золбоо Жама хоёр унтах гэж хөрвөөсөөр нийгэм нүдэ анин зүрмөглөлээ. Гурвал унтаж байтал гэрэл унтарсныг хэн ч мэдсэнгүй. Мөөгийн хөлийг нэг хүн татах шиг болоход тэрээр сэрлээ. Нүдэ нухлан хараад "Хинбэ? Сувдаа юу?" "Аха, тоглоомд ч н оролцож болох уу?" "Үгүй, болохгүй." гэж хэлэн эргэн хөвцснээ. Гинэт өндөгөөд гэрэл унтраалтай байгааг мэдэн Гялс гэрлийн унтраалга дээр дарахад гэрэл асуув. Тэр ийш тийш гараад хүн харсангүй. Яа гарахгүй сонссон болохоор тунчиг айж байлаа. Зүүд юм болов уу гэж бас бодоод амжив. Тэрээр хаалган дээр очин төгчсөн эсхийг анзааран түлхэж үзвэл яг төгцсөн хэвээр байлаа. Энэ үед орцонд гитарын дуу цангинаж нэгэн залуу их л гонигтай аян дээр дуулж байгаа сонсогдов. Мөөгийн нэг их юм бодлого ирэхэд өмнө нь сувдаа зогсож байлаа. Түүнийг үгийн зүрүүгүү алгадаад ав. "Яаж байна чи? Яасан гэж тэр вэ?" "Мал минь чи байсан юм уу? Зүгээр унтуулахгүй. Цээжин дээр дарж үзэж байх шиг. Хөл гिचигдээд чи тэнэг үү?" "За яста тайван байгаараа. Би биш. Танаа тэр золбоол ийз. Чи гэрэл унтраас нь уу?" "Би унтраагаагүй. Дахиж битгий дуудараа та нар. Өрөөнд дахиж орж ирвэл дэмэн шүү. Ямар ч асуудалгүй сайхан найзалдаг гэж боддог юм шүү." Мөөгийд хэлэх ч үг олцсонгүй. Тэр хоёр хаалганаас холдон буцаад угаалгын өрөөнд хүн инээх сонсогдов. Хоёул ихэд гайхан хэн байдаг байна гэсээр угаалгын өрөөний хаалган дээр ирлээ. Мөөгийн хаалга татаа онгоолгоод орох гэснээ жаахан имэн бодон зогсно. Сувдаа ханахгүй байгааг анзааран гэрэл асаавал золбоо ганцаараа юм ярьчихсан сууж байлаа. "Гэ чи чинь юу хийж байгаа юм бэ? Хинтээ юу яриад байгаа юм?" "Чимээгүй. Би энд тоглож байна. Цэлмүнгээд хүүтэй тоглож байхад та нар хүүхэд айлгчихлаа. Энд бас цолмонгээд ах байдаг гэсэн. На таалгаа." гэж хэлгээд нандаа хэлсэн ёсоор хаалгыг нь хаалаа. Мөөгийн нандаа руу харан "Чи чинь яаж байгаа юм бэ? Наад хүн чинь бараг галзуурчихсан юм шүү. Энд ямар ч хүүхэд байхгүй. Чи ингэд яагаад ороод ирв? Дээшээ гарсан биз дээ." "Мэдэж байна. Би орж ирээд л мэдсэн юм. Энэ орц жирийн намуухан орц биш. Орж ирээд л би мэдэрсэн. Тэр хоёр унтаж байгаа. Юу мэдсэн гэж жиих уусан шүү. Би найзыгаа ингэж үлдээхгүй." Мөөгийн хаалгыг буцаж онгоолгон золбоог дагуулan том өрөөнд оруулан хэвдүүлв. Золбоо энийхээс өөр юу ч ярихгүй байгаа нь сувдааг айлгаж орхижээ.
Сувдаа цаг арвал шөнийн 3 цаг өнгөрч байв. Тэрээр жижиг өрөөнд орон гэрэл асаагаад суулаа. Үүр цайлгаад явна гэсэн бодолтой сууж байв. Харин энэ үед гэрлэн нам унтаж байлаа. Мөөгийн галтгоонд орон угаалгын өрөөнд чимээ гарах хэсгийг шалган чих тавин суувна. Нандаач хажууд нь суугаад чимээг бүхэн түнд хилээд нам гүм ноёлно. Хэсэг суугаа зүүрмэлэх үед хаалга догших чимээ гарлаа. Мөөгийн зочин сэрээд хаалга руу дөхөн очиж дурангаар харвал нөгөө архиа нэгтээ ядмагдуу ах зогсож байх нь тэр. Мөөгийн ингэж айх гэж гисээр хаалга онгойлговол алга болчихсон байлаа. Тэрээр ийш тийш хараад ийм хурдан алга болох гэж сони юм да гэж бодон доошоо буунгаа. Аха та архиныхаа мөнгийг авчих. Би дуужчихсан юм аа. Уучлаарай. Хинч хариу дуурсангүй. Тэрээр доошоо буун орцны үдэнд гарч ирвэл өнөөгчл ярих яг хэвээрээ хэвдэж байлаа. Мөөгийн нудаа цочих шиг болж дээшээ гэрийн зүг гарлаа. Дэвтэл дээр нь яа харахгүй гитар дуурч дуулж байгаа нь тодгон сонсогдно. Сэмэрхэн алхан 3 давхуртаа гарлаа. Яг л 5 давхар дуурч байгааг мөөгийн анзаараад явах гэтэл хаалган дээр нандаа гарч ирээд түүнийг ороод ирэхэн сонсогдов. Мөөгийн гэрт орвол нандаа ширээн дээр ууж дуусгасан архины шил алга болсныг асуув. Жөтгөр ав гэж. Ягаар алга болдог байна? Хин нэгэн маань аваад орондоо гур хийж гисэн юм шүү. Үгүй. Жижиг өрөөнд орсон сувдаа эргээд унтчихсан байна. Золбооч унтчихсан. Хоёулаа сэрүүн байна. За тийм байж. Алиг хоёулаа гарыг. Би чамд их сони юм үзүүлнэ. Ингээд тэд доошоо буун орцны үдэнд гарлаа. Мөөги доошоо харан инээж. Чи хардаа. Энэ арх ингээд энд гарч ирээд байгаа юм да. Нэг мөн гуйлах чинь бид нэр тоглоод байх шиг байна. Нандаа ихэд харж байснаа. Юу нэ? Ямар ч арх байхгүй байна. Юу арх? Мөөгийн архийг ав нандад харуулвал сайн нэг харж цочиж. Наадхаа бушуухан газар тавь. Бурхан минь гэж зандрав. Мөөгийн түүнийг ихэд гайхан газарт нь тавьж. Чи харж байна уу? Харахгүй байгаар ч л харуулж байхад. За орцгоё. Харж байна харлаа. Мөөгийн нандаг харахгүй байсан байж гэж бодовч түүнийг архийг авах үед харсныг дотроо бодон явлаа. Тэр хоёр дээш алхсаар 3 давхурд гарахад өнөөх гитарын чимээ гарсаар хоёул дээшээ дохин айжуухан гарлаа. 4 давхурд гарч ирэн чих тавин сонсож эхлэв. Мөөгийн нандаа хоёр хоёулаа сонсжээ. Дээшлийн сайн сонсвол нэгэн залуу яа харахгүй дуулж байлаа. Тэрээр борон чамтай галгасан мөчүүд бодолд нь үрдгэж шивнсэн. Цастад хөдөлцөн алхтаа цаг хорон мөчүүдийг хайрлсан. Хэрвээ би амьд байсан бол хизээч чим нь өлмөн сунахгүй. Хэрвээ би тэр өдөр үлдсэн бол хизээч чамаагаа орхихгүй. Мөөгийн сайн сонсоо дуун нэг л биш байгааг ойлгон нандаа луу харвал тэр дээшээ гарав. Мөөгийн ихэд айж байсан ч эмэгтэй хүнийг ганцаар нь яаж явуулах вэ гэж бодон ардаас нь даглаа. Хоёул 5 давхурд гарах агшинд гитар чимээгүй болов. Нандаа утасныхаа гэрлийг асаагаад гарахад өнөө золбоогийн яриад байсан хүү. Хаалга догшсон ядмагдуу бах. Нүүр ам цамцан цус болсон нэгэн залуу өнөө хоёрын дунд гитар байран сууж байгаа нь хальт харагдав. Нандаа уцаа газар алдаад эргэн тусгавал алга болсон байлаа. Саяны харсан зүйлдээ бандсан хоёр хэсэг зогссноо. Сайн нэг ойлгон гэрлүүгөө орохоор буулаа. Гэвч хаалгаа догшиж нүдсэн боловч хинч онгойлгосонгүй. Хоёул сандрахтаа орцоор гарах гэж буусан боловч 5 давхраас л гэр хүртэл буугаад байгаагаа нэлээд хэд гүйж байж ойлгов. 4 давхар зогсож марлагийн хаалгыг догшиж байж нэг юм онгойлгууллаа.
Марлаа ихэд нойрон байх ба юу болсныг асуув. Мөөгий дайрчин шахуураа том бүрөөнд ортол хөл гарн чирчиж салганаж байлаа. Нандаа харин амьсгаагаа даран тайвнаар танах ер нь эндээс нүүсэн дээр бах та. Би сонсож мэдэрч байснаас харж үзээгүй юм байна. Энэ орц эгэл бишиг би мэдэрсэн ч арай ч юм гэж бодсонгүй. Марлаа инээн. Орц яасан гэж та нар хоорондоо муудалцсан юм уу? Үгүй дээ. Энд бижиг төгсөн сүнснүүд байна. Хэрв бийжвэл хүмүүст харагдаж мэдэрдэж эхлэн. Энэ бол аюултай зүйл. Үр дүн нь тийм таатай биш. Сүнс мүс энтер гэж чи найзаа их уусан шүү. За одоогоо халуун цай уучих. Тэгээд л гайг болно. Мөөгийн жаста зургуудыг сонирхон харж байгаад аригшаага унах шахаад гараараа за нандаа тэлвэл тэрч мөн очин харлаа. Марлаа нэгэн залуугийн хажуу жаргалтай нэмсгэлэн тэрэн ахуулсан байх ба тэр залуун саяхан харсан тэр гитартаа залуутай ихэд адилхан харагдав. Нандаа лавшруулан харан нэгтэлхэд өнөө зураг дээрх залуу нэмсгэлэх шиг болов. Нандаа хоош угрын нүдэн анин шившлэг мэт зүйл самдаа хэлсээр байв. Мөөгийн нүд айцтай бүрэн автаж Марлагаас ч ирэхэх мэт болов. Марлаа тэдэнд цай ирэлж өглөө. Нандаа нүдэн анин сууж байхыг харсан Марлаа. Та хоёр цай уул та. Нандаа яасан бэ? Бясалгаж байгаа мó? Тийм ээ, бясалгал хийж байгаа юм шиг байна. Энэ зураг дээр хэн бэ? Аль зураг? Энэ залуу таахуулсан зураг. Марлагийн инээмсэглэл хувирж мөөгөл өнийг их сайхан харсангүй босоод явлаа. Мөөги димим асуужглаадаа гэж бодсон ч түүнд өнөөхтөө бодогдоо дотор нь зарсгийн шар усан босов. Тэрээр цайгаа угаад Нандаг цайгаа уухыг гуйлаа. Нандаа сая нэг тайвширч цайгаа унгаа их л бодолд автан байна. Энэ үед Марлагийн хаалгыг маш чанга догшиг чимээ гарлаа. Марлаа очин онгоолгоод жама их сандарсан царайтай орж ир мөөгийг асуугаад гэрт нь орон том өрөөлөө гүүх шахам очиж цаан чин золбоо галзуурчихж ганцаараа гал тогоон дарих өгөөд энийгээд байна. Өөртөө яриад намайг гэрэл асуувал алан шүү гэсэн. Сувдаа гэрлөөр хаалгаа тайлахгүй цойжилчихсан мөртлөө орж ирж авраач гэж дотроос нь үдээд байх юм. Энд жоохон юу болоод байна вэ? Мөөгийн Нандаа хоёр босож доошоо буухаар болов. Мөөгийн төрөнд нь явсан онгорхоо хаалгаар чимээг хүн гурвуул орлоо. Гал тогооны өрөөнд золбоогийн дуу гарч байхан тэрээр ганцаараа нээж ах минь би таныг яадгаа алдсан гуйлагч гэж бодоогүй шүү. Та мундаг сэхэдүүн байсан юм байна штэ. Тэгээд Орос тул архийг юулж өгсөн биз? Дүүн чи яах вэ? Тэгсингс гэдэл хорвогийн тосыг хөдөлгөөд байна да. Мөөгийн юу ч бодлого гал тогооны гэрлийг асаахад золбоо ганцаараа өнөөх шил архийг тавьчихсан. Ёроолыг нь хүртэл уусан байв. Ширээн дээр хоёр хундаг харагдана. Золбоо маш их согтжээ. Гэ чи чинь солиорог үзтээ. Ганцаараа энд юу гэж байгаа юм? Тэнийг минь чийл солиорсон байх шүү. Ахыг маань яга үргэчихв? Орос сургуульд өгсөн боловсралтай ах байна. Найз нь доошоо буугаад арх аваад уучихсан шүү. Алив наашаасуу нэг татах уу? Чи зогцсон байна. Энд ямар ч ах алга ойлгож байна уу? Чи сэргээч золбоо. Ямар нэг юм тохиолдод байна бидэнд. Харин тэгээ яач вэ? Надад ч гэсэн тохиолдод байна. Жижиг өрөөнд сувдаа хэрлэн хоёр хашгирах сая сонсогдов. Мөөгийн очин хаалгыг татвал сая нэг онгоож айц сандарсан хоёр том өрөөлөө гүн орлоо. Сувдаа айс өнгөөр би ороод сэрүүн бай гэж утсан ч ундчихсан байна. Хөл татаад уул маажид байхаар сэрэлгүй яхав дээ. Босоод гэрлээ асаасан чинь усанд орсон юм уу гэмээр ном нотон болсон эрэгтэй хүүхд инээж гисэн зогсож байсан.
Би сандраад хэрлэнсэрсэн чинь тэр бас харсан. Бурхан минь, энэ нүд буруу хараагүй. Ямар сонин газар авчирсан те та нар. Өр чин та нарын нэг байх гэ тоогоогүй. Тэгтэл гээд уйлж гарлаа. Ийм зүйлтэй учирсан эмэгтэй улс ойлгох нь аргачлгүй эз. Мөгийг тавьшруулахыг хичээхэд ийж өөрөө ч бас айж байлаа. Тэд эндээс явхаар болов. Золбол явах шинжгүй илий балаа имэрэн галтогоон шал сохтуусан. Мөгийн нанд хоёр жижиг өрөөний хаалга онгойлгож гэрлийг нь асаагаад орхилоо. Тэнд ямар ч хүүхэд харагдахгүй байгаа нэлт. Мөгийн золбоо ганцаараа нь үлдээж болохгүй гэж шийдээд түүнтэй хамт үлдгэр болоход нандаа хань болж үлдэнэ гэж хэлв. Харин жама хэрлийн сувдаагөр явхаар болж доошоо бууцгаалаа. Тэд шатаар буугаад л байсан боловч буцаад л 3 давхартай иргэн ирсээр байгаагаа ойлголоо. Дэгдэл өнөөх гитарын дуу сонсогдож гонигтай ая их шиглэнэ. Тэд айсан байдалтай хит хит буусан ч хаалганы эсрэгтлийн хаалга онгойч нэгэн залуу уурлан "Ууш та нар ч наана юу гэдэг байгаа юм бэ? Цааш орооч. Оройноос шууж наргиж байгааг чинь мэдсэн хүүхдүүд сэрчглээ. Би дундаж амармаар байна. Согтуу толгойнууд нь архиа шингээхэд яадаг юм бэ?" Жама ихэд сандран "Өгшөө, чи энэ гитарыг сонсож байна уу? Дээр дуурайд байгаа. Бид орцоор гарах гэж чадахгүй байна. Эргээд эндээ буугаад байна. Дуслаач. Энд сүнс байх шиг байна. Юу хуцаад байгаа юм? Ямар юмны чинь ая, гитар, малмын цагдаа дуудлаа шүү. Тэг. Цагдаа дуутчих. Яг нэрээ цагдаа дууд. Мо тэнэг чинь над нэг эргүү юмныхаа архийг гаргаач." Өнөөх залуу жамаг шанаадах гэснээ болон хаалгаа тасгийдл хааж өрхлөө. Сувда буцан орхоос өөр аргагүй гэж эвлэрээд тэд буцаад гэртээ орцгоолоо. Мөгийн нандаа хоёр цаг харахад үүрийн 3 цаг 40 минутыг зааж байлаа. Тэднийг эргээд ороод ирсэнд гайхаж асуусан ч тэд болсон явдлыг яриад бүгд айж байгаа нийлхэн буудан дээр наалдан сууна. Нандаа нүдэ анин сууж байснаа. "Мөгийн, танай их чинь хэр удаа амьдэрсэн бэ?" "За, бараг амьдраагүй дээ. Хөдөө ажилтай болохоор тийшээ л явдаг. Уул нэнд дөхнөгээд л байраа томсгоод 3 өрөө болгосон юм штэ. Хөргөн ах хүүхдүүдтэйгээ бараг 7 хоног л байсан байх. Тэгээд л буцаад хөдөө явчихсан юм." "Чамд болгоомжлох эсвэл сэрэмжлүүлэх юм хэлж байсан уу?" "Шүн нэг их ирж битгий хоноорой. Хүн амтан битгий авчираарай. Байр сонирхсан хүнд л үзүүлээрэй" гэж хэлсэн. "Би шүн 1-2 удаа хонсон л доо. Их л эвгүй байсан учраас дахиж ирж хоноогүй юм." Нандаа дотроо бодон сууж цаг хараад нэг л явж өгөхгүй байгаа санаан зовнина. Ийм үед цаг хүртэл удаан санагдах ажээ. Дэрээр үзмэрч хүний охин тул нэг их барьц алдан имэж байгаагаа урдаа барьсангүй. Яаж хэрхэн өглөө болох талаар л бодож суулаа. Нандаа ээжлүүгээ залах гэсэн боловч уцанд нь сүлжээ байсангүй. Мөгийн уцаа харсан ч сүлжээ нь бас огт алга байлаа. Нандаа бүгдийг нь том өрөөнд суулгаж "За тэгэхээр бид өөрсдийн биш орон зайд байна. Өөр орон зай гэсэн үг. Танахаар орж ирэхэд л игэл биш өнөр үнэрсэн. Үүнийг мэдэрдэг хүмүүс орчлон байдаг юм штэ. Би бол дээрээс үүж залгамжлсан үзмэрч хүн. Гэвч би тэр зүйлсийг мэдэрдгээс биш аргалж зайлуулж чадахгүй. Би эзэмшиг болоогүй л дээ. Миний ээж л бүгдийг харж хэлж засаж чадна. Бид нэгэнд энэ орчноос өглөө болтол гарахгүй цоожлогдсон байна. Энэ орц биднийг сонгосон, анхнаасаа л тэгж сонгож авсан байна. Тэд гадаад орчинтой харьцахыг их хүсдэгч хүмүүс анзаардаггүй. Тэр шил ярхийг авснаас хойш, тэр гитарын чимээг сонссноос хойш орц та нарыг хүлээн авсан. Харин үр дүн нь юу гэдэг вэ л гэдэг намайг айлгаж байна да. Золбоо галзуурах эрсдэлтэй байгааг мэдэж байгаа зү. Би ээжлүүгээ мессеж өчээд үлдээлээ. Тэр хэрэг авах юм бол энд заавал ирэх болно.
тэр болтол хідүүлээ аль болох салахгүй, айхгүй байх нь чухал байна. Мөөгийн болон бусд нь юу ирж байгааг нэг их ойлгохгүй байгаач айцтай байгаа нь нүднээс нь харагдана. Мөөгийн жамаа хоёр золбоог ажиглан сууна. Золбоо харин ганцаараа ярьсаар л байлаа. Нандаа угаалгын өрөөг чагнан байх ба тэнд чимээ гараад байгаач хаалгыг нь онгойлохгүй хацнан харсаар байлаа. Сувдаа хэрлэн хоёр том өрөөнд жижиг өрөөлөө нүд салгалгүй харна. Хэсэг чимээгүй байсны эцэст жижиг өрөөний хаалга хүн ааж байгаа мэт тас гítэл хаагдав. Хэрлэн сувдаа хоёр хашгирахад Нандаа гүн очиж чимээгүй байхыг сануулan жижиг өрөөг онгойлох гэсэн боловч дотроосоо цойжилжээ. Хэрлэн сувдаа хоёр чимээгүй болон тэврэлдэн сууцгаалаа. Мөөгийн жама хоёр золбоог сая нэг тасарч байгааг мэдэж унтах гэж тохилзож байхад найтайхан газар твтүүлээд дээгүүр нь бүтээлэг нөмрүүллээ. Уг нь том өрөөнд оруулах гэсэн боловч сэржих байх гэж бодов. Ингэж тэд одоо л нэг учраа олцгоон үүр цайгийг хүлээж байтал гадаа хаалх тогшиг чимээ тэднийг зочиолоо. Мөөгийн хаалганы дурангаар харвал халиунаа зогсож байв. Онгойлгол тэр орж ирээд Нандагийн хажууд очиж суучгав. Халиунаа юу ч хэлсэнгүй. Нандаа түүнийг тэрч юу болсныг асуухад сая хаалга тогшсон юм. Марлаас ирэхгүй байхаар нь би очиод тайлтал. Бурхан минь гэж амар хүн байсан. Цамцсан цустай нүүр яманд битүү цус. Би айгаад хаалга андуурчээ гэсэн чинь дээшээ гарсан. Тэгэд марлаг сэрэж хийлэх гэсэн ч тэр сэрээгүй. Унтаж байгаа хүн сэрээгээд явах гээд тэгтэл тэнд байж чадахгүй айц хүрээд наашаа ороод ирлээ. Тэр залуу тэгээд яг хаашаа явсан юм бэ? Дээшээ гарсан. Мөрөн байгаа. Цустай готлын мөрөг нь би харсан. Нандаа мөөгийг дуудан хоёул гарч харахаар ярилцав. Мөөгийн зөвшөөрөн харин жама золбоог сахин үлдлээ. Халуунаас сувдаа хэрлэн гурав нэгдэн жижиг өрөөлөө харсан хിവэр. Явсан хоёр дээшээ гараад дөрөв давхарт гарахад ямар ч цусны мөр олж харсангүй. Марлагийн хаалгыг халуун онгорхоо үлдээсэн байв. Нандаа хаалган дээр зогсох агш нь мөөгийн хаалган дээр зогсоод дээр дахиад гитараа утас дуугарч байгааг анзаарав. Мөөгийн хаалгыг чимээгүйхэн хаахыг хичээн байж орж ирлээ. Марлагийн унтаж байгаа жижиг өрөөнд орвол гэрэл насаалтай нүдэн айнатай сууж байв. Нандаа сайн харвал өнөөх залуутай агуулсан зураг тэрсэн байлаа. Мөөгийн сэрэх гэтэл Нандаа болиулан болохгүй. Өөрөө сэрэг. Хоёлаа энд хүлээе. Мөөгийн түүнийг ширтсэн хിവэр зогсов. Марла хажууд ишээ алгуурхан унан сая нэг сэрж ийш тийшээ харан хажууд байгаа Нандааг тэрвээд авлаа. Мөөгийн галтгооноос хөөтөн ус авчирч түүнийг марлаа угаад хэсэг давширч зургийг харан энийг та хоёр авчирсан юм уу? Байсан байранд байжиг яагаад үрсэн бэ? Гэж хэлэн том өрөөнд оруулан байсан байранд нь тавилаа. Энэ үед марлагийн хаалгыг догших чимээ гарав. Мөөгийн хаалга онгойлгол хинч байсангүй. Харин цустай гутлын мөр нүднийх нь өмнө харагдаж мөр дагуулan харвал дээшээ гарсан нэлт бөгөөд нүдний өмнө нь арилж байлаа. Мөөгийн хаалга хаах гэтэл дээрээс гитарын ишгэлж эхлэв. Энэ үед мөөгийг ховстуулсан мэт шатаар алхаж эхлэхэн дээр. Тэрээр дотроо дургүй байгаач хөл нь өөрөө ирэхгүй алхана. Өнөөх дуу ишгэлж нэгэн сүүдэр үзэгдэнэ. Тэр бол үл мэдэх тэр залуу байлаа. Их л гонигтай дуулд сууж мөөгөлөө хэлж байгаа бололтой. Түүнийг минь битүү өөл гэж хэлээд өгөөч. Гартайгаа уулахыг би харж төвдөхгүй.
Түүний нэлмэс намайг өдөр бүрийн давчирдаг. Намайг сонсохгүй байгаад үнэхээр их гонигтай байна. Намайг чи сонсож байна уу? Чи намайг сонсож байгаа. Энэ орц минийх болсон. Биднийх болсон. Бид гурав тасаж байна. Чи хэм бэ? Яагаад ингэж хүмүүсийг айлгаад байгаа юм бэ? Би айлгсан гэж юу? Чи хайсан гэж юу? Мөөгийн утасны гэрлээ хасаагаад харвал цус болсон залуу гитараа барин сууж байгаа харагдлаа. Түүний нүд нь галын цог мэт харагдана. Гэрэл тусахыг хараад маш муухай нэмсэлэх дүр үзүүлэн гэрлээ унтраа. Би гэрэлд оргүй. Унтраа гэж байна. Чи хизээ нэг өдөр миний хажуу суух болно доо. Мөөги түүний амар царинаас айхтаа уцаа алдан унгаагаад эргэж тэмтэрсэнгүй. Доошоо гүүг шахан бууж марлагинд орлоо. Нандаа түүний нүдлүү харж юу болсныг гадарлан доошоо буцгаая. Бид бөөндөө байх ёстой. Марлагийн ухаан нэрүүл биш байна. Найз залуу маань ирнэ. Тэр шүн бүр надад дуулж өгдөг юм гээд байна. Юу? Тэр дээр байгаа залууд ихээр буцгаая. Түүнийг марлаа хийж мэдрэхгүй. Тэр бол бидэнд л мэдрэгдсэн. Түүнд биш. Ингээд мөөгийн хаалга онгоолгон гурвал доошоо буулаа. Тэдний хаалга онгорхоо байв. Дэд ороход золбоос ирчихсэн галтогоонд уйлжсэн сууж байлаа. Жама харин яах учраа олохгүй хажууд нь зогсож байв. Том өрөөнд орвол 3 охин тэрвэрлдчихсэн хаалга руу заана. Нандаа хаалга руу харвал хаалга нь нээлттэй байх ба жижиг өрөөг эмх замраагүй болгосон байв. Нандаа угаалгын өрөөг очин чагнаж энд нөгөө хүүхэд байгаа бололтой. Та хэд том өрөөнд орцгоо. Би ийшээ орлоо. Мөги чи намайг 5 минутын дараа гарч ирэхгүй бол миний ардаас орж ирээрэй. Мөги толгойд охин. Жама золбоог аргадан том өрөөнд орууллаа. Тэр ихэд харамссан маягтай нулимсаа харчина. Жижиг өрөөний хаалгыг ч мөн хаалаа. Нандаа угаалгын өрөөнд ороод чи намайг сонсож байна уу? Чамд юу тохиосныг мэдэхгүй ч чи ингэж болохгүй. Олон хүнийг чи айлгаж байна. Яагаад биднийг тайван байлгахгүй байгаа юм бэ? Өрөө нам гүн байснаа хэсэг хугацааны дараа бүх гэрэл унтрав. Нандаа гарах гэсний хазанахад угаалгын өрөөний соргоноос ус гоожиж эхлэв. Гэтэл түүний чихэн дээр би зүгээр л тоглож байна штэ. Та нар яагаад надтай тоглохгүй байгаа? Тэгээд л би өөрөө тоглож байна. Би өөрөөсөө айлгаагүй. Намайг хинч мэддэггүй. Харин тэд мэдэж намайг сонсож харж байгаа нь сайхан байна. Та ч гэсэн надтай тоглож. Нандаа сая нэг ойлгох шиг болон тэр биднийг айлах гээгүй. Түүний тоглож байгаа л энэ байж гэж бодон түүнийг өрөвдөх шиг мэдрэмж төрөв. Үнэндээ энд хизэнээс байгааг асуух гээд зориг хүрсэнгүй. Тэрээр илтгээр их чин тоглохгүй. Эрт ажилтай. Чи дээр байгаа ахыгаа сайн таних уу? Залмаа ах уу. Шүн болгон дуудуулж өгдөг юм. Тэгтээ хүмүүс сонсдоггүй л дээ. Залмаа ах хэлэхдээ нэг л өдөр миний хайртай хүнийг сонсно л гээд байдаг. Харин доор байгаа ах. Нэг ах байсан да. Арх уудгүй. Тэр ах дандаа сохтой байдаг юм. Хаяа айлаг догшоод л явдаг. Саяхан нэг жил арх маань алга болчихлоо. Танаад байна гээд л. Би нэгийг навчиж өгсөн. Шилнүүдийг инж бас. Манад тэр архийг нь оруулж ирээдсэн тэр ах нар чи байсан юм уу? Яагаад энд дандаа байдаг юм бэ? Тэр хариулсангүй. Харин учиргүй чангаар уйлж эхэллээ. Нандаа айцсан ялан ярилцсан ч амьд хүн болохоор нуруугаар нь шар ус босно. Тэр хаалгаар гарах үед гэрэл аслаа.
Үндсэндээ энэ орцонд 3 хүний сүнс орогдсон болохыг маргаангүй ойлгов. Том өрөөнд орвол Мөгийн түүний чихэнд сая гэрэл унтрахад нөгөө залуу хаалгаар орж ирсэн. Энд дуулж байгаад гараад явлаа. Марлааг л дагаж орж ирсэн байх. Тийм ээ, би мэдэрсэн. Галтгооны ширээн дээр байгаа зүйлийг чи нууснан дээр байх. Юу тэр вэ? Мөгийн галтгооны өрөөнд орвол нэг шил арх байхан тэр. Тэр бошуухан шүүгэн тийгээд буцан ирвэл золбоо нэг л зүйл рүү гөлөрсөн хэвээр юу ч дуурахгүй байлаа. Энэ үед ашгүй үүр цайж эхлэв. Нандаа уцаа гарган харвал мессеж утсан мэдээ ирсэн байв. Хэрлэн сувдаа хоёр явах гэтэл Нандаа хориглон нар гарахаар явсан дээр байх гэж хэллээ. Удалгүй хаалгадагч чимээ гархан тэр. Мөгийн очоод урангаар харвал нэг юм ихтэй байх ба хаалга онгойлоход гэрт нь орж ирэн Нандагийн ээж гэж танилцуулав. Тэр орж ирээд хамраа дарах шахан болоод Нандаг тэрч авлаа. Чи чинь хайччихдаг хөвгтвэ. Хүн айлгачих юм. Шүнжи утас чи олбогцсонгүй. Ямар газар ирч гисэн бэ? Та гэд чинь бас болоогүй. Пяв архитаар суунаа. Ямар замраагүй хөвгтүүд вэ та нар? Гэж загны хөнгөөр хэлвэл Нандаа ээжлүүгөө босон явлыг хэлэх гэтэл тэр эмэгтэй тамхи татан суугаад совда хэрлэн жамаа халуун дөрвийг явцгаа. Энэ босон явдлыг битгий яар. Бүр битгий бод. Энэ хавар дахиж болж өгвөл энэ орцонд бүү ир гэж захив. Жама марлалуу харан түүний гонигтай царай нулимстай нүдийг хараад өрөвт хидийч огтдоо доошоо бун яваад өгөв. Түүний ийм нэгэн харцаараа дурлсан хайр энд хүрээд өндөрлжээ. Гэр дотор Мөгийн Нандаа золбоо марлаад өрөвөлдөжээ. Нандагийн ээжийн нэрийг Динсма гэдэг юмсанч. Динсма тэднийг суулгаад өчигдөр харин ч гайгүй өнгөрсөн байна. Та нарыг айлахгүй заримтай тоглон ярилцаж бүр сэтгэлээ уудалсан юм шүү. Энэ хэн бэ? Энэ гөлрөөд байгаа нөхөр. Манай найз золбоо байгаамаа. Энэ хүнийг сэтгэц мэдрэлийн имлэглүү даруй авчиж. Идтэй архийг тэрнтэй овоожуудаг. Яасан бүх зүрхтэй нөхөр вэ? Угаасаа архины оролцох чөтгөр түүнийг аль хэдэн жилийн өмнө өөрийн болгочихсон байж. Харин охин чинь энд байдгүй. Тийм марлаа гэдэг. Манай дээд хөрөө айл. Энэ байр манай ихчийн байр л да. Зөв. Ихчийг байхгүйд наргиж байгаа мэдтэй. Марлаа гэсэн үү? Бид хоёрт тусдаа ярих юм байна. Ингээд тэд золбоог дүшин жижиг өрөөнд орлоо. Нандаа Мөгийн хоёр хаалга хаахад Динсма тамиг хасаанс орж. Тэр гитартаа залуу юм бэ? Чиний найз залуу юу? Чи энд яагаад байгаа юм бэ? Аав чинь үе гэсэн юм шүү. Гүй та чинь яаж? Би чиний нүдний харцнаас бас тамхины цогмоо надад худал хэлдэггүй. Чи надад хэлэх сонирхол байхгүй байвал би охиноо аваад явлаа. Чамдал тийм ээ. Тэр миний найз залуу байсан юм. Намайг анх нүүжрэхэд 5 давхар дээжтэйг амьдэрдэг байсан. Гитар тоглодог нэг хамтлагтай түүнд дуулдаг байсан юм. Би ирээд л сэтгэл татагдсан. 5 давхарт мөрөгөн төшөө суудаг байж үлээ. Үерхий жил гарan болж байгаад аимшиг зүйл болсон. Тэр тоглолттой гээл явдаг. Жижиг баарнуудаар дуулдаг байж байгаад сүүлдээ дажгүй лонжоор дуулдаг болсон. Найзууд надад нэг л таалагддаггүй байсан юм. Тэднээс олж бит хоёр маргалдаж байсан да. Нэг өрөө тэр арх өнөртүүлчихсэн ирсэн. Тэр шөндөө их чухал тоглолтоо гихтэн би орж унтгээ дийлээгүй. Дандаа дэмждэггүй маа гэхэд бүх хөр намаа гэдэл зөрсөн. Тэр шүн тэр ирээгүй. Би үүр цайтал өглөө болтол хүлээсэн. Өглөө ээж нь хаалга тогшоод эмнэлэгт байгааг хэлэхэд
Би очиод л ухаан алдаж унсан. Маш хэцүү байсан. Түүнийг минь хэдэнтэй хотголж хөнөөсөн байсан юм. Би оршуулганд ч очиж амжаагүй. Түүнийг нас барсан гэдгийг би итгэхийг хүсээгүй юм. Дэнсмэ охиныг өрөвдөн тэгрээд тэгж болдоггүй маа. Явуулах хэрэгтэй. Зүрх сэтгэлээс. Амар амгалан газарт очиосоо гэж залбирах хэрэгтэй. Охин минь тэр хүн дахиж босож ирэхгүй. Тэр энд чамд хорогдсон байна. Чи эндээс даруй нөх хэрэгтэй. Энд байвал тэр хүн очих газараа очиж чадахгүй. Их чинь ханаа алдаж байсан. Тэгээд шууд хөдөөнөөс готлоо ирсэн. Нэг хэсэг бодогдож сэтгэл өвддөг юм. Гэхдээ их чинь тэр замыг туулсан. Чи их сайхан сэтгэлтэй охин юм. Тийм учраас их чинь тусалж байгаа юм шүү. Ингэж хэлээд марлаг дагуулan гарч айхгүйгээр дээшээ 5 давхурд гар гэж хэлв. Марлаа 5 давхурд гарахад хамгийн дуртай гитараа утсыг сонсов. Дээрээ нулимсаа сул асган ийш тийшээ харахад хинч харагдахгүй байлаа. Дээрээ яг тэр суудаг байсан газараа суугаад өөсөөр дууг сонсож дуусгав. Дэнсмэ гарч ирэн "Одоо миний хийхсний хийн үсттэй. Би чамд баг боловч туслалаа гэж бодож байна." Марлаа түүнийг тэрвэрч баярлснаа хэлээд нүүн гэдгээ батлав. Марлагийн аав нь ажлаасаа таран ирж байлаа. Марлаа нулимсаа арчин аавтайгаа цуг гэртээ орлоо. Дэнсмэ доошоо буунгаа "Чи одоо эндээс яв. Чамайг хайртай хүн чинь сонссон. Амар амгалангийн орчиндөө оч. Энд дуудвал чи хизээч амар амгалан газар очихгүй. Үүр даадчдгэр болон эндээ үүрдийн шаналлд үрлдэх болно." Мэдээж ямар ч чимээ гарсангүй. 5 давхрын хаалга дууран хаагдгал сонсогдлоо. Дэнсмэ доошоо буун гэрт орон мөөгийн нандаа хоёрыг дуудаж "Угаалгын өрөөнд хүүхэд усан дэнсэн байж тээ. Татаж ундаг өвчтөй байсан юм уу та? Хөөхөө усанд орж байгаад байнтай дүүрэн усанд эндэж ганцаараа байсан юм байна. Ээж аав нь дараа нь энэ байраа зараад явчихсан юм байна шүү. Уул нь ээж аав нь зарахгүй хэрвээ яваагүй байсан бол энэ хүүхэд энд байх ёсгүй байсан юм. Нэг нэгнээ буруутгаад хэрүүл салж чадахгүй байсан учраас хүүхэд тайвширч чадахгүй эндээс үнсэн хорогдож. Түүнийг орхитоо. Цаг нь болохоор түүнийг хэн нэгэн авч явах юм байна. Их чигээ урд нь нөө гэж хэл. Угаасаа нөх гэж байгаа юм байна штэ. Харин тэр архины тухайд гадаа энэ орсны өд нэг хүн хөлдөж өгсөн байна. Өвөртөө нэг шил архитын явсныг эмнэлгийн ажилтнууд орцны өдөн тавиад мартаад явсан бололтой. Харагдах хүндэл харагддаг юм байна. Энэ үед цонх дууран хагарах чимээ гарлаа. Золбоо цонхоор үсрэн унсан байгаа харагдав. Тэд гурав хурдхан гихчин бууж яаралтаа тусламж дуудав. Азар байрны доод тал байх жижиг төмөр хашааны дөнгөж наан унжээ. Хэрв тэр төмөр дээр унсан бол үхэх нь гарцаагүй. Дөргөн тусламжж ирж түүнийг авч явлаа. Мөгийн золбоотой хамт явхад хөл гар нь хугарч хідэн хавирган л гэмтжээ. Дэнсмэ нандаа хоёр тэндээс явснаас хойш эргэж хизээч холбогдоогүй юм. Мөгийн нандаатай уулзах гэж хичээсэн ч түүний хаана байгааг мэдэж чадаагүй билээ. Энэ явдлаас хойш даруй аав охин хоёр нүүж мөөгийн их чинь бүх ид огшлоо аваад явжээ. Сувдаа хэрлээ хоёр золбог хаяа иргэдэгч цөөрсөр байгаад бүр сүлдээ ирэхгээ байлаа. Жама хөдөө явдаг ажилд ороод нөгөө анхны гарцаар дурлсан хайраач мартжээ. Золбоо харин шар хадны байнгын өвчтөн болсон бөгөөд хаяа ганцаараа ярьдаг төдөөгүй архины шил харгаар л ах минь гэдэг болсон юм. Мөөгийн нэгэн удаа хамгийн сүл дээр орцонд ирж
Игчийнхээ байрыг ямд заран мөнгийг нь авах гэж очижээ. Түүнийг шинэ эцэдтэй уулзаад гарах үед 5 давхарт гитарын утас дуурч түүнийг буух хүртэл сонсогдов. Дэрээр орсны үдэнд гарч ирэн харвал өнөөх шилээр хин нэгний хүлээн хэвтэж байгаа нь илхэн байлаа. Мөөгийн шууд баруун тишээ зүг гарan алхасаар энэ зүйлсийг мартахаар улам цаашаа том алхасаар яван одлоо.